За намайг Намханы боогтой Хатан бүү гэдэг одоо залуу уран бүтээлч орчуудын ивэлийн гишүүн саяхан болсон байна. Тэр хамгийн энгийн зүйлийг харахын тулд хамгийн судалгаа, хамгийн сайн ингээ бодсон, боловсруулсан зүйлс хэрэгтэй байдаг. Тэгэхээр хамгийн энгийн зүгээр л сууж байгаа хүнийг яг сууж байгаа хэмээр нь ингээ зурж байгаа юм харагдах мөртлөөрөө тэрний цаа дутах санаа, арга ажиллагааны хувьд те жижигэн зүйлсүүд тэр хүнийг яаж шингээх үү гэдэг ч юм уу те. Тэрэн дээр ингээ айгүй хач холбогдлоо. Тэрэн дээр баг зэрэг фантастик дээр явж өгдөг л тоо. Реалист зургийн онцлог нэг юм бол те. Уран зургийн бүх надад төрөл мангар таалагддаг байсан орчин үеийн урлаг нь те яг тийм академизмын арга нь тэгээд тэр нэг модернист, кубист, сюрреалист энэ гээд бүхэл зүйл нь таалагддаг гэсэн. Хамгийн гол нь бүгдээрээ гоё бүтээж байгаа уран бүтээж болохоор тэр нь бол одоо гоё байсан. Тэгээд яг их сургуульд ороод яг нэг академик арга ажиллагааг гээ сураад тэрийг баг зэрэг ойлгоод ер нь энэ бас илүү ингээд хүчтэй юм байна. Энийг нь илүү ингээд сайн сурах юм бол надад их зүгээр юм би бодоод тэгээд одоо энэ талаараа явж байгаа. Тэгээ саа нэг юм гоё өнгө мөнгөний тоглолт зохиомжтой те баг зэрэг модернист тиймэрхүү зургуудаас одоо ингээ оролтоо үзэж байгаа. Ер нь надад бүх төрөл сонирхолтой байдаг та. Яг нэг олон төрөл байдаг л та. За нэг хөрөг судалбар гэхлээр те яг тэр хүнийг одоо яг харагдаж байгаа хугацаанд нэг 3-аас 5, 10 ч юм уу те хэдэн цагийн хугацаанд дурж босгодог. Яг тэр хүний нэг яг хөрөг амьдралын хөрөг гэдэг чинь те амьдралыг харуулах хөрөг юм уу? За зураач хүн байлаа гэхэд те зүгээр сууж байгаа юм шиг мөртлөө тэр хүнийг яаж зураач хүн шиг ингээ харагдуулах уу? Цаатлын орчин болон тэрний царай төрөх те гар хуруунд дэр ямар их ажил оруулах уу гэдэг ч юм. За тэр хүн эмч байлаа гэхэд те зөвхөн цагаан халаад өмсвөлөө цагнуур зүлэхгүйгээр тэрийг яаж эмч гэдгийг харагдуулах уу те эсвэл эсрэгээрээ бүр хувь хүн талаас нь тэр хүн ямар үзэл бодолтой юм те яагаад эмч болсон юм гэдэг ч юм уу. Тиймэрхүү талаас нь харуулахын тулд бас цаг хугацаа орно л та. Илүү их хугацаа орж иж тэр үнийг илүү их судалж иж тэр хүн илүү тодорхой илүү энгийн болж гарч ирдэг гэх юм. За реалист гэдгийн тодорхойлолт нь болохоор яг л ингээл байгаа байдлыг байгаа чигээр нь л үзүүлэх юм уу та. Илүү их юу гэх юм фантаз орохгүй гэсэн. Одоо нэг хийсвэр юм орж ирэхгүй гэсэн үг л дээ. Баг зэрэг реалист харагдаж байгаа юм шиг мөртлөөрөө те. Одоо би таныг зурлаа гэхэд та ингээд сууж जैन те. Тэгэхээр таны бодол санааг таны ингээд одоо яг байгаагаар ч гаргаж ирэхээс илүүтэйгээр цаагаар нэг одоо шуу муу нэсэлтэй ингээд гэрэл мэрлэн гэдэг ч юм. Тэгэхээр болохоор нөгөө сюрреалист гэдэг нэг арай өөр төрөлжүүл болоо явчихна тэргээл. Тэгээ цаадар явдаг байхгүй. Тэгэхээр реалист гэдэг нь яг байгаа юм байгаагаар нь гэхдээ тэр үнийг яаж харуулах уу гэдэг дээр л тэр зураач хүний нөгөө шийдэл нь явдаг байхгүй. Санаа ер нь бүх цагт л орж ирнэ надад бол унтж хахад хүртэл ингээ орж ирэл тэгэл хальт босоод тэрийг тэмдэглээл те. Гудамжаар явж хахад за нэг гоё хүмүүс харагдан те царай төрхтэй хөгшин настай эсвэл бүр амар өрхөн жоох хөгт ч юм уу те. Тэрийг гин зурмаар санагддаг ч юм уу те. Тэрнээс их сэтгэл аваад тэгэж өөр гоё юм их хүсэл төрдөг ч юм уу те. Санаа бол аягүй хайрцангуй. Тэгтээ бүх үед л нөгөө нэг зураг бодож яаж гоё зүйл бүтээх үү гэж явдаг хүний хувьд бол бүх цаг үед л тийм мэдрэмжүүд орж ирэн тэр мэдрэмжээ ингээд алдахгүй тэмдэглэж авах нь л гол байдаг байхгүй.
заримдаа нэг гоё харагдсан моментуудыг ингэ зураг мөрхийн дарж авдаг ч юм уу те. Угаасаа нэг боддог бир байнга авч явахгүй юм чинь. Тэгэл тэрийг тэр нэг мартаг байгаа дээр гасч тэрийг хийдэг ч юм уу те. Маш зөвхөн хогийн сав дотор хогтой хажууд нь явгооны нэг суудаг сандалтай тэрэн дээр нэг хүн ингэ суудсан хөгжмөсөд ном уншаа сууж байгаа ч юм уу те. Энэ бол хамгийн сайхан Улаанбаатар хотын нэг том жишээ. За тэгээд гэр хороол руу явхад ингээд нэг усаа дэлэхгүй байгаа хөшөөн дээр нэг жоох хүүхдүүд ингээд төрж өгч байгаа. Энэ бас маш сайхан харагддаг. За тэгээд хамгийн жижигхэн зүйлээс хамгийн том гэх юм бол жишээлбэл богд уулан дээр гараад ингээд харахад Улаанбаатар хотын үзэмжтэй өглөө нар мандах жаргах тэр өдөр аюугаа харагдана. За ингээд төвөр алхаж ахад нөгөө тэр байшин барилгуудын тэр нэг гоё өнгө төрх сонирхолтой тэр нэг хэлбэрүүд байгаа шүү дээ. Тэр хэлбэрүүдийг бас ингээд зурагт ингээд хийх юм бол тэр бас маш гоё харагдана. Тэгээ жоох юмс эхлүүлээд л иймэрхүү юмс зөндөл байгаа л та тий. Хамгийн гол нөгөө нэг гоё байхын хамгийн гоё болгодог зүйл нөх юм бол нөгөө үзэл бодол, үзэл санаа байгаа шүү дээ. Яг хөө бүх зургандаа л би нөгөө өөрийнхөө бодож байгаа тий. Өөрийнхөө нэг нийгэмд хэлэх гээд байгаа, хүмүүст хэлэх гээд байгаа тий. Тэр юм аа л ингээ багаар ингээл тэр нэг мууртай зураг байгаа. Тэр бол ингээд нөгөө манай хашаанд би ч өөрөө Улаанбаатар хотох биш. Хинтийг авахгүй дээ. Хинтийг манай хашаанд нэг юм годомжны муур л бүр хэдэн жил ингээ амьдарч байгаа байхгүй дээ. Манайхаас хоолмол өгвөл. Тэгэл энэ нэг жижигхэн хайр энийг би ингээд энэ муурыг байгаа тэр те байхгүй болчих юм болоо. Тэрийг ингээ харуулчих юм бол хүмүүст амар гоё сэтгэл төрөн те. Годомжны муур ингээ хаа нэг хооллоход тэр чинь нэг унаадах юм байхгүй шүү дээ те. Ийм жижигхэн зүйлээс эхлүүлээд л хамгийн гоё зүйл харагддаг гэж би боддог болохоор л их гоё жижигхэн зүйлсийн деталуудыг бас гоё харуулахыг хүсдэг. Яг зурсан зураг гэх юм бол нодлон нэг лайт гээд гэрэл гээд нэг үзэсгэлэн гаргасан. Тэр нь үзэсгэлэн зориулаад бас нэг хата гамтар гаргасан байхгүй. Зөвхөн битэр ингээ шөнийн зураглалаар шөнийн моментыг харуулах те шөнийн мэдрэмжийг харуулах гэх тэрэн дээр бол 3-4 сар л ажиллаад тэгээ үзэсгэлэн өнөдөл 11 сартаас гаргаж ирсэн. Одоо бас ингээ хагас зурнууд ингээ дээгүүр байж байна. За 80 арт харагдаж байгаа бол миний нөгөө нэг сургууль төгсөхдөө хийсэн дипломын ажиллагааны бас баг ингээ зорж хийсэн. Тийм зорж хийсэн зураг бол зөнд байгаа. Одоо нөгөө зураас нэр нөгөө үзэсгэлэн байдэн штэ. Янз бүрийн нэртэй үзэсгэлэн тэнд бас зориулаад зурсан зургнууд ч болсон даа. Би ч өөр хөдөөний хөх тахгүй. Яг би энэ дээр аягүй эмзэглэж явдаг байхгүй. Сүүлийн үеийн хүмүүс морин унтах болсон тийм. Энэ миний хувьд амар эмзэглдэг амар сэтэв байгаа гэсэн байхгүй. Тэгээ би энийг яаж хэлэх үү те. Ингээ адууга тууцсан мотоциклтэй хүн зурх уу, машинтай хүн зурх уу гэдгээс илүү. Гэхдээ зүгээр л бид нар чинь хэдхэн жилийн өмнө те 50 жилийн өмнө, 100 жилийн өмнө, за магадгүй 10 жилийн өмнө те морин унаад адуунд явдаг байсан. Тэгээд адуун дээрээ гоё ирчүүчин байхлаар гоё эр хүн гэдгийг мэдрээд те. Тэгэхээр сайхан мэд. Тэр мэдрэмжийг дахин харуулъя гэж бодсон. Тэгээд за нэг малхай болоод те хот руу орж ирсэн энэ зургийг харлаа гэж бодё тийм үү. Нэрээ би чинь бас юм адууч явлаа. Би бас сайхан амьдэрсэн байсан байна. Тэгээд энийг хараад за би буцаад гоё нэг тийм амьдралаар амьдрмаа санагддаг ч юм уу те. Тэр үеэ дурсах, сэтгэгдлийг төрүүлэх мэдрэмж төржлээвэл миний ингээд энэ зургийг зурсан те. Энэ бүтээлүүдийг бүтээгээд байгаа. Одоо өөрийнхөө амьдралыг ингээд цаг хугацаагаа золиод байгаа. Тэр нэг үнц нь харагдах юм болов уу гэж би боддөө. Тэр нэг голын нэг зураг байгаа. Тэр нэг улаан дуу улбар шар дуу модтой тэгдэн цастай. Тэр нэг голын шар чадтай зураг байгаа. Тэр одоо бас их өөрт амар гой санагддаг байхгүй. Энэ манай нөгөө нэг их сургуулийн хажууд талд нөгөө нэг 2 дугаар сургууль байдаг байхгүй. 2 дугаар сургуулийн яг тэр нэг бусанд нэг юм мод байдаг. Тэгээ яг дээрээс нь орой болохын гэрэл тусахлаар амар гой санагддаг байхгүй. Тэгээд ер нь энийг зурандаа гэж аягүй удаан бодож явж байгаа. Тэгээд нэг зурж ийсэн. Зураг болохын ардл жижигхэн сэтгэл явж байгаа. Тэр нөгөө бүх зургандаа адилхан хамтдаг болохоор би бүх зургаал ингээд жижигч бай, томч бай те гоё болгохын тулд тэрийг ингээд гоёор харуулахын тулд ингээд маш их бодож, маш их шаналж
тэрэнд амар дээрээс нь ингээд дурлж идэх болохоор бүгд л ингээд их гоё байдаг. Тэгтээ бас бүр ингээд сэтгэлээс ингээд гардаг зургууд бас байгаа. Миний хувьд л үнэн байх тий. Өөртөө хамгийн гол нь эхлээд үнэн байх. Би яг юу хүсдэг мэддэг тий. Энэнгүүрээ амьдрах. Надад хүсэл, надад зориг бий юу тий. Магадгүй зөндөө олон сураж болох гэж чадаагүй тий. Магадгүй нэг зураг зарагдаагүй тэгээд нэг арга гэр нь асуудалтай болоод ч юм уу тий. Мөнгө хэрэгтэй болоод зураг зарагдахгүй байхад тэр хүн зураг зураад яваадах нь бас асуудалтай. Тэгээ бүх зүйлээ ингээд бүр хоош тавиад арга гэрээ амьдралаа. Бүх зүйл өөрийгөө ч ингээд хоош тавиад энэ зүйлийн үн цэнийг гаргахын тулд тий. Энэ зүйлийн үнэнг харуулахын тулд өөрийгөө золиослно гэдэг бол хамгийн том зориг, хамгийн том шийдвэрлэлтэй ялангуяа урлагийнхан тэгээд дээрэс нь уран бүтээлчтэй хувьд яг энэнгүүрээ амьдрна гэдэг чинь аюул том асуудал. Захиалга орж ирэхгүй энэнгүүрээ би амьдарч байгаа юм чинь тий. Өөр ажиллаа хийхээс өөр шаардлагагүй болсон цаг хугацаа бас байна. Чи одоо энэ асуудлыг шийдэхийн тулд ажил хийх юм эсвэл дахиад нэг өөр зургаа ингээд арай өөрөөр илэрхийлээд дахиад нэг үзэх юм уу гэдэг нь сонголт байн гарч ирдэг. Тэгэхээр хамгийн гол нь зоригтой үнэн байх нь л хамгийн чухал юм уу та. Сошиал контент хийхгүй байх чинь амар одоо яг залуу хүмүүс хувьд амар юу болтой. Ялгаатай болцсон гэх юм уу те. За энд нэг газрын мухарт нэг залуу зураг зураал яваад идэх те. Тэрийг хэн мэдхийн, тэрийг хэн хайж олж ирж харах юм те. Тэр бол цаг хугацааны асуудал. Багт 10 жилийн дараа үнэхээр тэгж яваадах юм бол хүмүүс олж ирнэ тийм үү. Тэр үнийг мэддэг болно. За миний хувьд болохоор би шууд л яаж бодсон үзэл бодлоноос харуулъя те. Яг залуу уран бүтээлчүүний хувьд иймэрхүү юм болдог те. Одоо нөгөө контент рилүүд дээрээ иймэрхүү асуудлыг даван туулдаг, иймэрхүү алхмуудыг хийдэг гэдэг ч юм уу те. Тэрийг харуулж байгаа. Тэгээд дээрэс нь өөрийнхөө зургийг бас харуулж байгаа. Тэгээд дээрэс нь зураас нартаа бас ингээд тэрийг зураас хүмүүс харж байгаа сте те. Тэднэрт бас ингээд хүлэн зөвшөөрөгдөх те. Тэднэрт бас ингээд иймэрхүү залуу гарч ирж байгаа гэдэг өөрийгөө бас таниулах. Тэгээд одоо захиалгын асуудал гэх юм бол бас харьцангуй гайгүй бас зарим сар бол ингээд бас айгүй их орж ирэн, зарим сар бүр ингээд орж ирэхгүй байна гэдэг ч юм уу те. Бас ингээд харьцангуй асуудал. Яг тэгээд нөгөө нэг олон жил болцсон нөгөө нэг байр сууриа олцсон зураачдын хажууд би бол ингээд дөнгөж эхэлж байгаа нь хувьд чинь те зөндөө асуудал гарч байгаа. Тэгтээ бол бүгдийн л даван туулаад явна л гэж бодож байгаа юм байна. Нөгөө мансуурал гэдэг сэдвэр те ийм сэдвтэй үзэсгэлэн байлаа гэж бодъё л та. Тэгсэн чинь тэр үзэсгэлэн ингээ ороод тэгсэн чинь бүх зургнуудтай архитарстай холбоотой. Тэгээд архитартнаас үүдсэн асуудлуудтай холбоотой тийм зургнууд ингээд үзэсгэлэн тахимыг дүүргэсэн байлаа гэж бодъё. Тэгэхэд нэг зураг мансуурал гэдэг нь дан ганц те юу биш юм аа. Алкохол те сотуурлах хундаа биш юм аа. Мансуурал гэдэг нь тайвсрал юм аа. Тайвсрал гэдэг нь ингээд аз жаргал юм аа. Аз жаргалыг яасан үед мэдэрдэг вэ гэсэн чинь зүгээр байгальд гарсан те. Нэг ингээд гоё за нэг эмхтэн хүн байлаа те. Ингээд байгальд үнэхээр нүд мүдэн анц нармаар жаргаал те. Эн чинь мансуурал юм аа. За хин нэгэнд ингээд дурлаад ингээд сэтгэл нь ингээд бүр шатгаа залууг ингээд харуулъя те. Эн чинь бас мансуурал юм аа. Эн чинь бас нөө тархины хувьд те алкохолтой хэрэглэснээс баг илүү их тийм мэдрэмж төрүүлэхээр энэ төр зүйлс. Ягаад тэр талыг харуулж болохгүй гэж те. Жишээлх юм бол тэр нэг амар дурлцсан байгаа залуу ингээд цэцэг мэцгээ бариад ингээд болцоонд өвлөж ингэж бодъё те. Тэгсэн чинь нэг амьдралдаа жоохон алдаад огцноо олон жил жоох хууцсан тэрийг хараад би бас их нэртэй ингэж дурлж байсан те. Одоо би амьдралаа харъя. Миний амьдрал яасан бэ? Тэнд нөгөө эрх зүйл үүсэж чинь, тэнд бодол үүсэж чинь те. Тэндээс тэр хүн одоо ирэн болъё би явцаа амьдралтай гоё ингээд алхам хий гэдэг шийдвэр гаргах чинь билүү те. Тэр жоохон нөлөөлөл ер нь хүмүүст хэрэгтэй байдаг. Жоохон дурсамж ингээ хөндөхтэй. Тэр нэг асуудлыг гаргаж ирээд ингээ өөрт нэг үннээр нь харуулах зүйл бас чухал байдаг. Бас нөгөө талаас нь харахаар сөрөг зүйлийг харуулах нь миний хувьд бас зөв. Өөртөө нүүр тулж чинь те. Сөрөг зүйлийн яг үр дагавар нь бас тийм гэдгийг бас хүмүүсийн амьдралд за бас нэг ингээ жоохон амьдралд алдсан те. Тэр жоохон амьдрал хэцүү болсон хүн тэгсэн чинь бас ингээ тийм сөрөг юм харагдаад те. Нэр яас ингээд би яваад байгаа шүү гэдгээ тэр нөгөөс харна шүү те. Би бас юм бэ шүү гэдэг зүйлийг хараад тэр хүн дараагийн алхам хийж юм лөө те.
Тэгэхээр ер нь сайн муу хоёрлангийн л ер нь зөвөр хамгийн гол нь зөвөр илэрхийлж чадах хэрэгтэй. Тэрийг бас зөвөр хүмүүст ойлгуулах хэрэгтэй гэдгийг л одоо би ингээд барьж авдаг та.